эхлэе. За. Та чинь нутаг чинь яг уугуул нутаг чинь хаана юм бэлээ? Миний уугуул нутаг чинь Баян аймгийн Богдсон. Ламын гэгэний нутаг. Ламын гэгэний нутаг. Манай ламын гэгэний нутгийн манай энэ бол зөндөл хүн байсан. Нөгөө 30 хэдэн онд наашин дөрвж гарч ирсэн. Матлын тэр Баян лиг Баян говь тэр өөрийн юутай өмнө говьтай ингээд хаяа зэрэгэлдээ байсан сум явсан. Наашин бөөнөр гарч ирсэн. Харин би тэр зангийг сонсох юм байна. Манай хөшигдүүл байх үед бол одоо бас тэр үед манус залуу байсан зарим анхаарахгүй. Ингээд зөндөл ярьдаг байсан л. Одоо энэ Түшээгүн Балдан засгийн намын гэгэний игээр зүүшэн Баян хонгор игээр бүр энэ шилийн гол ийш бүр дандаа халхан нэр хариу гарч ирж байсан. Тэгээд тамтай гээд венэдэд танаа имчилгээ хийж байгаа зав ир болж ихгүй бодоол юм. Одоо ер нь манай нутагт энэ хөшгөн хүнээс энэ сайхан занг сонсно гэж баг байхгүй болсон. Одоо бурхан орд яваад гаргадчих. Хаасыг үдээ. Та ч одоо 77-тай хүн гэхэд та мэдгүй танаа дээр хөгшид сайхан хөгшид буурлууд бас танд ярьж байсан. Та нарын насны үед бас юм анхаардаг цаг. Одооны наснд бол манаас юм анхаарахгүй. Нэг илүү манай дараа үе бол нэг юм анхаарахгүй. Өдөртөө тэгээд юм ярьж хаад бүр чихэр дээр орж явахгүй даа уцаа ингээл игээ сууж яхаас. Тэр залуу байхад тийм юм ярихаар бүр шууд төвхтэй юм шиг санагддаг юм. Тийм шүү дээ. Манаас баг байхад төшгтүүл юм яриулаад игээд явах чинь хөөгөөд сонсохгүй. Хөөсөж юу сонсоод гарч авах гэдэг өгөөд. Тийм. Одоо бол ярьж өгөхэд хөөсөө сонсохгүй. Тэгээд энэ талаар та сайхан ямар зам бол хэлж өгөөрэй. Тийм. Манай энэ хөөгтүүдийн аавын өв эцэг нь сумын зан дарга марга байсан хүн юм лээ. Тэгээд нөө баахан хүмүүс тэр өврийн багш гэж тэр Баян говь сум гэдэг өврийн багш гэж тийм олон шав нэртэй тийм лам хүн байж. За. Тэгээд тэр өврийн багш урагшаан гарах гэж байна гэдээ дуулаад тэр хавийн нөгөө шав нэр тэр улсууд нь бүгдээрээ дагаж гарах санаа байж. За. Тэгээд тэр эдний дээдлийн тэр өвөг бол тийм дарга хүн учраас гарах боломжгүй. За. Явах нэгдүгээр санаа барьсан чи байхгүй. Тэгээд дүүн хийдээс гарсан лам хүн тэр нь явах гээд улсууд дагаж явах гээд ирсэн гэл. Тэгсэн чинь тэдний ихнийг тэр нөө дээд дотоод хамгаалах гэж газраас хуулийн газраас ингээд өглөө усгатал аргалын яроос нэг хүнсэн барааны яроос нэг хүн хонсон манад улсууд ингээд нууцаар манад байсан гэдэг. Одоо явчихыг сэргээж харж хонж шүү дээ. Харуул хонж шүү дээ. За. Тэгээд нөө ах トゥ элэг бүлгээр ингээд бөөнөрөө харваад айл ингээд цуг байдаг. Одоо хүргнийх ах их дүүг их гэдэг ийм олон айлууд цуг байдаг. Тэгээд энэ айл хөдлөх юм бол 10 гаруй айл нэг шин юу гэж явчихна гэх. Тэгээ манад тийм улсууд зөндөө буутаа улсууд гэрийн тойроод мэддэг. Одоо сэргэнэр байдаг үст тийм. Шүн 90 хонд байсан гэсэн. Тэгэж яахан байж бол гэд хэн нэг өдөр дотоод яамнаас ирээл эрэхтэй болгоно нэ гэж юм. Чамд хийсэн. Ястай их тэгэл сэтгэл зүй болоо тэгэл бүх юмараа ястай хэцүү байсан гэлтэй. Тэгээд тэр эдний өвгийн хоёр хүүхэд нь 13 настай 9 настай хоёр хүүхэд нь тэр эцэг эрэхтэй болгоны шоронд хийдсэн байхад хоёр хүүхдээ алдчихсан. Тэр их нь одоо малаа хараал гацарсан ихнэр тэгээд хоёр сайхан хүүхдээ алдаал тэр юмнаас эрэхтэн тийм байдалтай байж байсан. Дааман хэцүү цаг байсан шүү гэдэг. Тэгж хэлдэг. Тэгэд яг танаа тэр ховсгалч одоо яг эхлэлтэй бол яг эхэлсэн цаг нь бол аль үед эхэлсэн? 21. Одоо өсвөл бол 21 онд л доо. Тэгэл тэрнээс хойш тэр 30 хэдэн оноос чи эхлээл өнөө зам нарын төвж аваад зам нарын чинь 30 хэдэн онд зам нарын төвсөн. Би ингээд хараад байхад зарим юм дээр одоо манайхан бол одоо бичсэн одоо чон өнөө байд юм хотл байд юм гээд бас адилгүй байх л да. Танаахан тал бол одоо бас нэг янзаар хэлнэ. Манай энэ тал бол бас нэг янзаар бичнэ. Гол нь бол одоо 28 оноос л эхлээл шүрүүлсэн юм байна. Тийм л. 28, 29 тэр 30 он 31 он бол жаахан зөөлөрсөн юм уу? Улам чангарсан юм уу юм? Мэдгүй тэрийг нарийн сайн мэд. Тийм үү? Би бас сайн мэдгүй. Тэгээд нэг хэсэг нь ингэж наашаа нүүж орж ирэл тэгэл энэ бүр хараад тэгэл тэгэхэд тэр улсуудын төвөнөр эрт энэ чаа эртсэн байж бод сүүл буцсан улсууд та би бас
2 сая байсан. За. Миний өргөл авын төрсөн их чинь бас энэ рүү энэ Ашиа нутагт байсан. Хойд байж байгаа. Тий, Ашиа нутагт байж бод тэгээд буцаж ирээд өмнө говийн сэврээс сумаас цааш нь нутаг руу нь явуулахгүй байсан. За. Тий, тэгээд өмнө тэр уртлаас ирсэн улсуудыг чи ерөөсөө л энэ өмнө говийн сумуудаар ингээд тараацсан. За. Тэгээд ерөөсөө Баян хонгорын улсуудыг бол Баян хонгор руу явуулахгүй. Тэр засгийн тийм нутгийн гүн рүү н оруулахгүй. Ямар ч байсан нэг хэсэгтэй нөө энэ ямар өвчрөө хийсэн бэ гэдгийг хянд шалгаж Манайхач бас одоо бас тийм байсан шүү дээ. Өчтөрийн тэр залуунаа тэр аав одоо аав ээж нь шүү дээ. Биш аав ээж биш. Тэр аав ээжийнх нь одоо өө эмээ. Тэгээд эмээд нь шууд нэг хятад нөхөр авч ирээс болгоцсон. Одоо тэгээд хүн чинь одоо хань нөхөр ухад энэ чинь одоо ингээд бид хоёр хань нөхөр ухад чинь одоо миний одоо бүсгүйд нэг хятад нөхөр авч ирээ тавьчихад чинь би одоо хардаа шүү дээ тийм үстэй. Тэгээд хамт тэгээд одоо нэг эхлээд зарцаар авч ирж байгаа. Танаад энэ бол энэ хүнийг бол зарцаар одоо танаад тийм. Тэгээд ласт байж байгаа одоо тэгж байгаа хамсууд эмгэнтэй суугаад дахиад эргээд бас өлөө хэдэг хөөхт гараа. Тэгээд тэр нь бол эргээд одоо тэр нь ирэхэд бол зарч байсан. Дахиад эргээд айлын өвгөн эргээд зарч болж шүү дээ. Гайхалтай байна. Тийм. Яг бол одоо өчтөрийн тэр залуунаа одоо манай наралдаанаа бол дийдүүлдэг гэж хэлсэн. Наралдаа энийг би бас мэдэхгүй. Мөн наралдаа сонс. Би ч одоо ингэ янз янзын юм сонсгож юм бас нэг одоо энэ хуучнаа энэ занг энэ хуучнаа энэ учир явдлыг бол одоо ингэ бас өшгтүүлээс ер нь тэгээд манай эмгэлдэж тэр. Жор үзсэн юм чаас жовл үзсэн чов үз дээр гэж. Энэ чинь олон янзын гар авлага орон янзын энэ юмнээс бол одоо их юм олж мэднэ. Тэгээд одоо манус одоо та нарын үеэс мэдхгүй одоо бүр ард үеийг мэдэхгүй. За манус зарим юм хотлоо хэлж өгөх бол одоо энэ чи яста хотлоо зохиож ингэ. За зарим ч зохиож байна л да. Гэвч одоо энэ та нар бол одоо үнэн баримттай одоо энэ зураг зурштай гайн бол амьд түүхгүй юу? Тийм тэгэл юу. Тэгж байсан гэсэн. Тэгэл нэг хэсэг нь энэ нутаг руу байж гал тэгэл буцаад энэ нутаг орон гайгүй болж гин ер нь төлөв дэвшин болж гин гэдэг бол буцаал тэгэл зарим замдаа тэр хойхын нарл гэж хэлээд байдаг. Одоо дээрэмжтэл байсан юм. Тэгээд хасагчуд. За дээрэмдэг байсан. Тийм дээрэмжтэд баригдаал нилээнийж бас замдаа ам өргөдөл зарим нь хоорондоо дайсагналцаа. За. Улсууд нь одоо тэр манай наадлын Баян хэлх сумын тийм түүх байна бас. Баян хэлх сум бидний наагур байж та. Энд байж бод буцаад явж исэн улсууд хоорондоо дайсагналцаж хоёр хоорондоо улсууд ингэж асуудал үүсч. За тэр үед чи одоо бас яг хууль тогтож болоогүй бас их хэнэн чадвартай хэнэн муутай бол хэнэн алддаг цаг л та тийм цаг. Тэгээ яг жөлөлөгдөж байж болоогүй байх юм бол тийм бол зөндөө л байна. Тийм байсан гэсэн. Манай энэ нэг хүнээ мэдсэн номыг би бас үзсэн. Гайхалтай юм байна. Амаргүй. Тэгээд яг тэр одоо энэ одоо бол Монголд бол улаан хавсгалан бол их буруутсан гэж бол их одоо мэдэрч байгаа тийм. Тэгж байгаа одоо бас. Манайхан ч бас одоо энд бол одоо соёлын хавсгал бол их буруудал болсон. Соёлын хавсгал гэдэг чинь их буруудал болсон гэдэг юм бол одоо юу гэж байгаа. Тэгээс үүд манайхан бол соёлын хавсгалын үед их цогцож байсан хүмүүсийн үр хөвгтийн уучлж ажил олгосон. За. Тийм ажил бүр хөвгсүүдийн жаа энэ одоо чөтгөр байсан улсуудын зовлонтой байсан улсуудын одоо үр хөвгтийн бол улсаас бол харгалзаж одоо юу хийсэн. Маусэдийг тусламж өгсөн. Дахиад эргээд одоо энэ соёлын хавсгалын дунд гэмтж ингэж одоо гэмтсэн улсууд шаардсан улсууд болоо тийм тусгай тэр үед одоо энэ эмнэлгийн даатгал байхгүй үед бас эмчилгээний мөнгө одоо зэвдэгчүүдийн мөнгө гэж улсаас тэтгэж өгж байсан шүү. Ийм тэтгэмжийг манай аав бол эдэлж байсан. За. Тийм. Тэгээ одоо сүүлд нь танай танд бол одоо сайх улаан хавсгал босгаад их өгөж одоо одоо эдүүл өгснээр тэрний хойчс моцыг бас одоо дэмжиж туслах таны юм хийн үү? Үгүй юу? За тэр 37 онд тэгж хэлсээр баригдсан улсуудыг чинь цагаатгаж байгаа юм гэж ах トゥ төрөлсөд нь бас нэг жоохон тусламж үзүүлсэн. Тийм байна. За тэр 39-45 оны тийм дайнд оролцсон хүмүүст нэг ганц өөрөө байр гэсэн амьд байсан. За. Тэр чинь бас л адил байна. Төрийн бодлого бол энэ тийм адил да. Өөрснөө
амьд байж байгаа нэг цөөхөн л хүн байхын тулд тийм баг нэг үгээр зарим нь бол одоо тэгэл манай энэ газар бол зарим нь бол айга зүгээр айга тамалж байтал айгаа өгсөн зөндөө. Тэгэл аам нь хэлж лээсэн. Тэгээд амьд явал алтан ягнаас усуун гэдэг да тэгээд би чи гоо тэгээд зоригтой тэгэл одоо тэгэл тэссэндээ үлдсэн. Тэгээд одоо зарим нь одоо маргааш одоо чамайг барьж одоо энэ чинь одоо ингээд хэлтэлгээ чөтгөр болгоод игээд бариад зодор чинь зүгээр байхгүй чинь зодлон цохон тамлан. Тэгэл одоо маргааш таныг л одоо юу гэх юм бэ гэхэд л одоо тамнаас нь хайгаад бодог руугаа өгч юм усруу өгч ийм зөндөө. Төвчээр алдаа. Төвчээр алдаа тэгээд тэр чинь тийм хувьсгал болцсон үед хизээд энэ тарахын гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тийм учраас бол тийм. Амаргүй юм. Танайх нь бас одоо тэр хянуу моно байдаг шүү дээ. Юунаа нэг үеийн юунаа нэг бас үзсэн. Тэгээд бас нэг телевиз үлстэй танаа тэр бас нэг захил амдрын тэр нэг баахан толгой малтаж гаргаж ирсэн. Тэр юу дээр юу телевизээр гарч ирэх юм тань суралцж байгаад үзэж байсан. Тэн дээр чиний замдан шалтар гэдэг даргал толгой сэн болоодаа тэн дээр чинь сүрхээ бурхан багшийн хөшөө босгосон. Тэр зайсан толгой дээр чи. За. Тэгээд тэд шаш нэг тийм юм болгосон. Тэр чинь тэр зайсан ямар юм гэдэг лээ. Тэр гандаг яар байд юм чи. Тэр чинь дасгана яваа байд. Тийм тэр чинь артлаас нь малтгатал нэг боо хүний тийм юм гарсан юм бол тэгж. Энэ талтай занг би одоо өмнө говьд танаа энэ юугаар яаж бас улсуудаас бас алдаг болдог сонссон даа. Тэгээд 10 лам аваад явж ирсэн нэг нь сүүний шээж бааж байгаа нэг нь дутаачгүй. Тэгсэн одоо нэг дутчихгүй. Тэгээ авч явж байсан хүн хон хариулж явж байсан хүүхдийн толгойг ингээд мохолж гөлөн болгож аваачаа лааж ирсэн. Харин тийм гэдэг. Аваач тушаах тооноос нэг дутцаж тэгээд тэр бол үний замд явж ирсэн нэг хүний авсан гинлээ гэж хүмүүс манай нутгийн эмтэй хүмүүс гэж шүү дээ. Тэгээд олсод яриад идэв. Тийм байна. Одоо энэ чинь одоо наагур бол одоо энэ танай тэнд бол одоо Баян хонгор бол хуучдаа ямар одоо хошуурууд байсан. Одоо ламын энэ бас юу юу лээ чинь. Жонван чи бас Баян хонгорд байгаа дээ. Жонван хошуу чинь. Жонвангийн хошуу шин тэр хойд хангаагаад. Хангаагаад уу? Яг танай энэ одоо Баян хонгор чинь хуучдаа ямар юу байсан? За манай хийж одоо юу гэж хэлдэг. Бэсийн хошуу гэдэг нь энэ аймгийнхаа баруун тал руу. За. Тийм одоо Баян. Энэ бол хуучин одоо наана өмнө говийнх бол одоо энэ Балтансгийн хошуу бол одоо төшөөг нь хошуу шүү дээ. За. Зүүн тал нь бол за би юу вэ? Зүүн тал нь төшөөг нь хошуу, баруун тал нь Балтансгийн хошуу юу юм. Тийм юм. Тийм яст. Тэгээд тэр чинь сүүлд дахиад аймаг болгоод ингээ хуурай явцсан да. Өөр хангай Баян хонгор хоёр чинь нэг аймаг байж бод. Сүүлд салсан. Сүүлд салсан. Манай аймаг чинь бүр 41 онд өөр хангаагаас салаад Баян хонгор аймаг гэдэг нэрийг авсан. Өөр хангай Баян хонгор чинь нэг тэгээд манай Баян хонгорын хойтлын сумууд чинь тэр ар хангаагаас тасарсан. Цэцэрлэг мандлуулын аймаг гэдгээс тасарсан. Тийм тэгээд самын гэгээнийх нь болохоор өөр хангаагаас тасарсан. Зүүн талын тэр сумууд чинь баруун талын өөр интэтлийн баруун талын сумууд чинь гойвалтайгаас тасарч юм гэж. За. Тийм засаг таанаас. Засаг таа гэдэг тийм. Засаг таанаас тасарсан. Одоо Баян тэр Баян цагаан Шинжис тэр улсууд бол засаг таанаас тасарсан. Бэсийнхэн гэж ярьдаг. Өгөр гэж хараадаг улсуудыг гэдэг бэсийнхэн. Өгөр бэсийнхэн гэдэг улсууд. Тэр талаас нь тасарсан улсууд байна тийм. Тэгээд газараас л тасраад хэд аймагудаас л тэр нутгийн ойрцоогоор л тасраад энийг нэг аймаг болгоно гэж ингэж болгож ирсэн. Танай ээж 77-тай гэдэг бол би сайн биш сайн. Тэгээ манай аймаг дээрээ одоо тэгээд хэдэн өдөр игээ суугаад эмчилгээ ямар байна? Сайн байна. За болж одоо тэр газараас зурж жилээд бас ханамж үгээ явуул бас их юу өстэй гомдолтой шүү дээ. Тэр өнөөдөр сурвалжлагчид ярьсан шүү дээ. Амн гэснээс гойдаг. Өгөн юунда аварна гэсэнтэй залбирдаг. Алтан чулуу юм чиг л бодож залбирч ирсэн би тэгээд
Одоо эндээс түүнээс цааш газар үгүй гэдэг шиг тэгээд ирэхээс урдаа би манай усууд ус шавнуудаа хэлж одоо тэгээд ийм усууд энэ бас миний танил энэ чинь бас Монголд байхад одоо бас гэрмэрт нь очижсэн ийм сайхан усууд тэгээд та нар чинь мөнгө зоосон учиргүй тэгээд энд байдаг усууд чинь даатгалтай шүү дээ. Тэрсээ тэгэж хамаагүй хөө манай усууд их хэцээгээр байгаа юм аа. Өөрөөр зүгээр хэцээх дундаа манай усууд чинь бас стандарт соол мол авч ирээд бас шармаагаад байгаа тийм. Усаа дэмж хоёр дахиад хаалцарч игээд тэгээд одоо бие гагуулаад тэгээ ер нь тэгээд одоо та шиг юм сэтгэл энэ одоо юуны өмнө хүн чинь бүр сэтгэлээр бие асуусан. Тэгээ хомдол байж болохгүй сэтгэлээсээ их тэгээд ер нь сүжгээр өвдөж сэжгээр өвдөж сүжгээр хийдэг гэдэг чинь тийм шүү дээ. Тэгээ сайхан сэтгэл санаа сайхан байхад одоо та бас гоёнтай байна тэгээд ийм сайхан манай энэ утгаар одоо хоёр хүүхдтэйгээ ингээ хүрээд ирчих бас гоё шүү дээ. Хэдэн хүүхдийн буюу? Тийм шүү дээ. Би ч одоо айлын дээр 20 насны өндөр ахтай тэгээд нэг айлын 2 өргөмөл хүүхэд би ч бараг л айлын ганц хүүхдээс өссөн юм байна. За тэгээд миний ээж намайг их сайхан зовлон үзүүлээгүй айлын өргөмөл тусгай гэж хал зовлон үзүүлээгүй дөмг сайхан сэтгэлээр өсгсөн. Тэгээд энэ хүүхдүүдийн аав өнөөдөр бас намайг нэг удаа зохиж үзээгүй. За тэгээд сайхан өссөн. Тэгээд энэ хүүхдүүд дөмг сайхан явж байгаа болохоор ингээ ухаансанаа муухрахгүй сэтгэл санаа сайхан эрүүл сарвал ийм сайхан байгаад байгаа чи энэ нийл хүч. Хүний сэтгэл шүү дээ ерөөсөн. Тийм шүү дээ. Хүний сэтгэл. Та ч одоо хэдэн хүүхэдтэй вүлээ? 6 хүүхэдтэй. Тийм. Хэдэн хүүхэн? 2 хүү, 4 хүүхэн байна. За энэ тэгээ ачцээ олон байна уу. Тэгээд тэдний хүүхдүүд гээд газар сайгүй олон сайхан хүүхдүүд бий. Тийм. Манай өөрийн ээж бол нэг 11 хүүхэдтэй айлын том ээж чинь. Манай өөрийн ээж. Манай аав болохоор 8 хүүхэдтэй айлын 7 дахь хүү. Уучин цаг үед тэр олон хүүхэд бас сайхан та. Одоо манайх чинь сүүлийн үед өгөөд манай ээжийн төрсөн одоо дүүн байна л да. Одоо 87-т. 11 хүүхэд. Тийм. Манай баг нагаз. Тийм. Одоо хөдөө явсан л да. Тэгээд яхан дулаар энд байд юм аа. Дулаар хатууд тэгээд хөдөө явж цаг эсэн дээр мөлөх дурн хүрээ тэгээд элтээр над хийж одоо би явлаа гэдэг. Тэгээд одоо яхан витер идрүүлээд наашаа хүрээд иртээ. За яста баярлалаа. Тэгээд бас одоо таныг үзчихэд одоо ийм сайхан өндөр настай хүн байна. Тэгээд бас сайхан ямар сайхан занг тантай нэг яриг бодоод энэ хэдүүдээр яараа л гэх юм. Яарсаар байгаа таа. Би өдөө хаана юу хийсэн чи өдөө хаана өвчтэй ирээ болдог. Сая л гарч ирж. За. Тэг чулуун хөр хиймэн тэгэл ямар сайхан учирлаар өөртөө чинь танилцсан. Тэгээд тэргээр дамжиж бид нэр ингэж танилцсан сайхан байгаа. Та өсний хоолндоо хэлж ирсэн шүү дээ. Энэ чинь бас нэг тавилан байна тий. Тий, тавилан шүү дээ. Урд насны тавилан одоо энэ хоол зөөгöd байгаа юм ч хүртэл тавилан шүү. Тий. Болж. Тэгээ санаа харамжтай болсон болж. Тэгээд одоо манай энэ зүйл бол одоо бас чинь өнөөдөр 5 дугаар өдөр бас 2 өдөр сайхан суугаад тэгээд. Тэгээ ямар учир явдал ямар санал зөвлөгөө бол хамаагүй ирээлгүй хэлж болно тэгээд. Тэгээ чи та нар ч одоо улс алсаж чи Монгол улсаас энэ дэж манай юмныг дэмнүүлнэ чи бас амаргүй шүү дээ. Тэр газараас юу хийж ирэх вэ чинь одоо бие эмнүүлээ, бие сайжруулъя тэгээд бид нарыг бас одоо шүтэж бодож ирсэн байна. Чи амаргүй шүү дээ. Ирээд нэг арилжаа хийсэн хүн биш дээ. Ирээд нэг гомдолтой гэдэг одоо бас юм жам дутчлаа гэж явуул бас амаргүй. Тэ? Тэгэхээр ямар юу бол манаас хэлж л байгаа. Тэ. Сэржи эмчцэг төр тэгсэн. Та үнэ сэтгэлээсээ зорж ирсэн хүн болохоор та сайн болно гэж. За. За баярлалаа. За.